За сайн байцгаана уу. Ерөнхий химийн 1-р хичээл бэлэн боллоо. Химийн холбоо гэсэн хичээл байгаа. Ашигласан материалуудын доор харагдж байна. За хичээлд орцгоё. За холбооны төрлүүд бол бидний мэддэгчлэн ионы холбоо, коvalent болон металлын холбоо байгаа. Эдгээр нь болохоор хоёр атомын хоорондоо циклоз чанарын зөрүүнөөс хамаарат ийм гурван төрлийн холбоо байгаа. За ионы холбоо бол юу вэ гэхээр электрон бүрэн нэг тал руугаа дамжаад тэгээд катион болон анион болоод хоорондоо тэр колоны хүчээр холбогдох тэр холбоог ионы холбоо гэдэг. Коvalent холбоо нь болохоор электроноо дундаа эзэмшихийг коvalent холбоо гэнэ. Коvalent холбоогоо дотор нь хоёр ангилан туйлтай болон туйлгүй гэж. Туйлгуунууд нь болохоор арай нэг тийм циклоз-чанаар арай багатай элементүүдийн хооронд явагддаг бол туйлтай нь болохоор арай их циклоз-чанаас ихтэй циклоз-чанарын зөрөө ихтэй атомуудын хооронд туйлтай коvalent холбоо явагддаг байна. Металл холбоо нь болохоор металлууд өөрөөсөө электроныг илруулад өөрсдөө катион болоод тэгээд дундаа электронуудаа ингээд электрон далай болгоод тэгээд тэр нь биеийн лүг ингээд дамждаг байдлаар холбогдох металлын холбоо гэж нэрлэж байгаа. За тэр дундаа бид өнөөдөр хичээлээр юу үзэх вэ гэхээр коvalent холбоог үзнэ. За коvalent холбоо гэдэг нь ерөнхийдөө бол саний тайлбарласан шиг электроны дундаа эзэмшин. За коvalent холбоо үүсгэхэд ерөнхийдөө бол хоёр төрлийн хүч нөлөө байгаа. Эхнийх нь болохоор юу вэ гэхээр таталцлих болон түлхэлцлих гэсэн хоёр. За энэ дээдлийн график бол энэ B гэдэг график бол түлхэлцлийн графикийг үзүүлж байна. Доотлол нь болохоор таталцлын графикийг үзүүлж байна. За тэгвэл энэ хоёрын нийлбэр нь яг холбоо зайнаа хамаарч яг ямар энергитэй байна вэ гэдгийг үзүүлж байгаа. За энэ графикоос юуг ойлгож болох юм бэ гэхээр за энэ нэг тийм хотоогоо тэгээ цаашаа явсан ба штэ. Хотоогоо цаашаа явсан. Тэгэхээр юу гэсэн үг вэ гэхээр энд хэрв нэг бөмбөг байгаа гэж төсөөлөх юм бол хамгийн тогтвортой цэг нь энэ хонхор байна гэсэн үг. Хонхор. За энэ цэг нь хамгийн тогтвортой буюу энийг яг үндсэн холбоо тэнд ингээд яг ингээ хоёр атом маань холбогдох юм бол энэ хоёрын хоорондох зайн 0.75 ангстром байна гэж харж байна. За энийг бид нар юу гэж нэрлэдэг вэ гэхээр холбооны уст гэж нэрлэдэг байгаа юм. Холбооны уст R-аар тэмдэглэв. За энэ графикээс өөр юу харж болох юм бэ гэхээр энэ холбоог ингээ холбогдсон байгаа хэсгийг хоёр атомыг хязгааргүй хол руу ингээд авааччихвал тэр энергийг энд нэг жоохон энерги хүчингүүд энэ хоёр маань ингээд салаад явна гэсэн. Тэр энерги юу гэвэл холбоо таслах энерги буюу диссоциацийн энерги. Эсвэл холбооны энерги гэж ярьж болно. За энэ энергийг эндээс хаж болно. За юу гэсэн үг вэ гэхээр энэ дээр энерги өгнө гэдэг маань энэ нэмэгдэн гэсэн үг байхгүй энерги. За хязгааргүйд холдно гэдэг маань энэ ийшээ ингээ хязгааргүй руу явна гэсэн үг. Хязгааргүй руу явхад ийшээ ингээд энэ буюу энерги нь тэг бол хоорондоо ямар ч тийм харилцан үйлчлэл байхгүй болохоор хоорондох энерги нь тэг. За энэ тэгэхээр хасах энд юу гэдгийг хасах хидж байдгийн тийм нэг электрон вольт гэдэг нэг тэр ийм энерги байгаа байсан. Тэрэн дээр энерги өгсөн чинь тэг болсон. Буюу энэ хоорондох ингээд энергийг тэр холбооны энерги гэж нэрлэдэг байна. За цаашаа гавь. Льюисийн бүтц. За льюисийн бүтц гэдэг юм бол хими судалж байгаа хүн болгон юм мэдж байгаа. За льюисийн бүтц гэдэг нь болохоор цэг хэрэгсэн диаграмаар хими коvalent холбоог ер нь ямар ч хими холбоог төрөлцөх тэр аргыг льюисийн бүтц гэж нэрлэж байгаа. За льюисийн бүтц маань ер нь хид хідэн дүрмтэй. Эхнийх нь болохоор октетын дүрм.
За октодын дүрм гэдэг нь юу гэсэн үг вэ гэхээр ийм гаднах давхраанда 8 электронтой байх дүрм гэсэн үг. За ихэнх элементүүд энийг дагдаг. Одоо гэхдээ юу гэхээр улс төрөгч болон гелийн маань гадна давхраанда 8 биш 2 электронтой байдаг. Энийг дуэти систем гэж нэрлэдэг. За ялгаа нь юу вэ гэхээр энэ H энд 2 электронтой, фотор энд 8 электронтой гэсэн үг. За октод гэдэг нь 8 гэсэн үг. Тэгээд 8-ийн дүрм. Дуу гэдэг нь 2 гэсэн үг. Тэгээ 2-ийн дүрм гэсэн үг. За энэ нэг тийм их сонин одоо молекул байна. CO гэсэн. За CO одоо Lewis-ийн бүтцийн зураг гэх юм бол O-гоос O-ын 6 электронтой 8 болохын тулд 2 холбоо явах хэрэгтэй. Тэгсэн нэг ийм харагдана гэсэн үг. Тэгсэн яасан бэ гэсэн чинь O-д энд 8 электрон байгаа. Тэгсэн C-д болохоор хэдэн электрон байна гэхэд 6 электрон байна гэсэн үг. Тэгэхээр энэ C маань октодын дүрмэд одоо харьяалагдахгүй байгаа тань. Тийм болохоор одоо яах вэ гэхээр O-гоос за би чамд туслая гэд 2 электрон шууд гарна. Ингээ гарахаар яаж харагдах вэ гэхээр за би хараад 2 холбоо байсан. O-гоос нэг дайти буюу координатын холбоо гарч ирсэн. За тэгээд O-д холбоод оролцоогүй 2 электрон үлдсэн, C-д холбоонд оролцоогүй 2 электрон үлдсэн. Одоо тусврынх нь электроныг тоолох юм бол тусвар нь ингээд 8 байгаа гэсэн үг. 8 байгаа. За эндээс юу гэж дүгнэж болох вэ гэхээр CO маань нөөц төрөгчийн монооксид маань 2 холбоотой биш, харин 3 холбоотой байх нэ. За энэ дайти бонд буюу координатын холбоо гэж нэрлэдэг байгаа. Энэ электрон өгж байгааг нь донор атом нүүрс төрөгч буюу электрон авч байгааг нь акцептор атом гэж нэрлэдэг байгаа гэсэн үг. За одоо тэгвэл ийм октодын дүрмийг хангадаггүй одоо дагдаггүй өөр нэг бас элемент кейсүүд байдаг. За нэг кейс нь болохоор октодээс бага буюу электрон deficient одоо электрон дутагдaltaй атомод гэсэн үг. За энэний хамгийн тод жишээ бол боор байгаа. За энийг харах юм бол боор маань хэдий электронтой вэ гэхээр 6 электронтой байгаа. 6 электронтой байгаа. За саяных шиг уул нь фотор ийшээ ингээд холбоогоо өгөөд нэг иймэрхүү юм уул нь бол нэг тийм болно шүү дээ. Болж болно. Иймэрхүү байдлаар тий. Гэхдээ энэ нь ийм нөгөө туршилтаас гарч ирсэн үйлдэлтэй таалдаг байна. Саяны CO дээр болохоор туршилтаас гарч ирсэн үйлдэл нь 300 холбоо одоо холбооны усны 300 холбоотой их төхөө байдаг болохоор энэ одоо бүтц нь илүү зөв юм байна гэдэг юмыг гаргаж ирж байгаа гэсэн үг. За сая дутсан юм чи одоо илүүднэ. За илүүддэх буюу одоо өргөтгсөн 8-ын дүрм буюу hypervalent гэж нэрлэдэг байгаа. За энд ксено фотор 2-ыг үзүүлсэн байна. За ксено маань энд холбоонд оролцоод нийт хэдэн электронтой болсон байна гэхээр 10 электронтой болсон байна. За бид бүхэнд ер нь бол ксено гэдэг маань одоо инээсний шүү дээ. Инээсний болохоор холбоонд оролцдоггүй одоо ямар нэгэн холбоонд оролцдоггүй гэж уралд олдгоо гэж заадаг. Гэхдээ ксено маань болохоор цахилгаан соёлжнаар одоо үлгэр системийнхаа ерөнхийдөө бас овоод оохын байлаа шүү дээ. Тийм болохоор цахилгаан соёлжнаар тийм бага болоод энэ фотоцотор гэх мэт юмнуудтай одоо уралд орох бүрэн боломжтой байдаг. Яг нэг жишээ юм байна. За цаашаага маш олон тийм төрлийн жишээтэй харах боломжтой. За дараагийн жишээ нөх юм бол фотор гинэ. Фосфор холоос 5 байна. За P холоос 5. Энэ маань болохоор яасан бэ гэсэн чинь одоо электронын тоолоод үзэх юм бол 10 электронтой байна тийм ээ. 10 электронтой. За энэ P холоос 5 маань яг хий үед яг ийм бүтцтэй байдаг.
Хатуу үедээ энэ маань ямар байдаг вэ гэхээр ионы холбоор холбогддог. За яаж вэ гэсэн чинь хоёр ширхэг ийм молекул байлаа. Нэг нь нөгөөдхөндөө нэг холоор өгсөн. Тэгсэн P болоод 4, P болоод 5, P болоод 6 шиг нэмэх катион болон анион үүссэн. За энэ хоёрын молекул хэлбэрийг бол дараа нь тусад нь ярьж болно. За ийм байдлаар одоо ионы холбоор холбогдно. За тэгэхээр Льюисийн бүтц маань одоо төлөвөөсөө их тийм хамаарч өөрчлөгдөж болдог байна. За цаашаа гавь. За тэгэхээр сая хэлбэр гэж хэлсэн. За молекулын хэлбэрийг тогтооход одоо тэрийг онлоор тайлбарлах аргууд байдаг. Хамгийн одоо хүлийн зөвшөөрөгдөг юм нь бол энэ Весбер буюу монголоор валентин давхраа электрон хосын түлхэлцлийн онол гэсэн онол байгаа. За энэ онол нь юу гэж үздэг вэ гэхээр төвийн атом байгаа. Төвийн атомд холбогдсон группүүд байгаа. Одоо электрон группүүд. За электрон группүүд маань яадаг вэ гэхээр электрон группт юу гэж хэлэх вэ гэхээр одоо ийшээ холбогдсон нэг тийм атомуудын бүлэг байж болно. Эсвэл электрон хос байж болно. Эсвэл дан ганц электронч байсан байж болно. За ийм эдлийг электроны группүүд гэж нэрлэдэг байгаа гэсэн үг. За бид нар одоо энд маш хялбархан жишээ харж байна. Хамгийн хялбархан буюу ямар ч тийм электрон хосгүй дандаа групптэй жишээнүүдийг харж байна. За төвийн атом маань хоёр юмтай холбогдсон бол өөрөөр хэлбэл AX2 гэсэн үг. Энэ хоёр маань бие биенийг түлхээд аль болох тийм тогтвортой төлөвт байхыг хичээнэ. Тэгээд хоорондоо 180 градусын одоо өнцгтэй ийм чугамн молекул үүсгдэг байна. AX3 болсон үед энэ нь бие биентэйгээ түлхэлцээд хоорондоо 120 градусын өнцгтэйгээр ингээд хавтгайн гурвалжин гэдэг бүтц үүсгэнэ. 4 байх юм бол тетраэдр 109.5 градустай. Энэ ихтэй ойролцоогоо 109.5 байдаг. Ер нь бол 109-40 хэд мэд гэхэд цаашаагийн үргэлжилдэг гэсэн үг. Тэгэхээр ойролцоогоор энэ нь 109 гэж үзсэн ч бас болно. Гэхдээ 109.5 гэдэг нь илүү одоо ойролцоолоход илүү гоё үүдэг. За 5 байх юм бол яадаг вэ гэхээр ийм терминал бипирамид буюу гурвалжин бипирамид. За гурвалжин бипирамид гэсэн бүтц үүсгэн. За гурвалжин бипирамид дээр яадаг вэ гэхээр их онцлогтой нь энд хоёр төрлийн атом байна. Ямар атом бэ гэхээр энд байгаа эквадрал дээр байгаа. Эквадрал буюу хөвтэй дээр эквадрал. За хөвтэй дээр байгаа атомууд болон босоо аксиал буюу босоо дээр байгаа атомууд гэж хоёр байна. Яагаад вэ гэхээр энэ гурав нь хоорондоо адилхан. Гэхдээ энэ хоёроос өөрөдөг гэсэн үг. За одоо эндээс харж болно. Энэ нэр ингээ 90 градусаар байхад энэ 120 градусаар өөрнө. За энийг гурвалжин бипирамид гэдэг байна. За 6 юмтай холбогдсон байх юм бол энэ октаэдр гэсэн дүрс үүсдэг. За октаэдр нь болохоор яадаг вэ гэхээр уул нь бол огт гэдэг чинь өөрөө 8 гэсэн үг шүү дээ. Гэтэ 6 юм холбогдсон мэт л яга октаэдр гэж нэрлэдэг байгаа гэхээр энийг ингээ гүйцээгээ зурчингууд энэ маань анхандаа бол нэг юм байгаа гэсэн үг. Ингээд харагдаж байгаа байх тийм ээ. Энэ нь 8 талтай тийм зөв дүрс байгаа. 8 талтай.
Тийм болохоор 8 талтай болохоор огтой хэдэл гэж нэрлэдэг байгаа гэсэн үг. За цөмөрөө бүх атомууд нь хоорондоо 90 градусын өнцөг үсгэж байна. За пентагонал бипирамидал буюу монголоор пентагон бипирамид гэж нэрлэнэ гэсэн үг. За энэ бас адилхан хоёр төрлийн атомтай equilateral болон axial гэж байна. Equilateral-ууд нь хоорондоо 72-ийн зөрүүтэй, axial руугаа 90 градусын өнцөг үсгэж байлнаа. За бас 8-тай юм байгаа. 8-тай. За энэ нь яадаг вэ гэхээр таалын фотон 8 3 асах гэсэн ань юм байна. За энэ нэг иймэрхүү харагдана. Тэгээд ямар байдаг вэ гэхээр энийг нэг хараад үзвэл нэг тийм куб талдаа мөслөө жоох өөр байгаа. Тэгэхээр энэ яг ямар үтсэ вэ гэхээр куб байлаа. Дээдлийн дөрвөн атомыг ингээд 45 градус эргүүлчихвэл энэ таалын фотон 8-ийн 3 асахын юу өсөж байгаа гэсэн. За өнцгнүүдийг тооцох юм бол энд 70.5, 99.6, 109.5 байна. 109.5 байна. За ингээд эдгээр бол хамгийн тийм өргөн байдаг хамгийн хэлбэрхэн бүтцүүд нь байгаа гэсэн. За цаашаага илүү хэцүү хэцүү гэхээс илүү хослоогүй хос электрон ороод ирвэл яг ямар бүтцтэй болд юм бэ гэдгийг харъя. За хослоогүй хос электрон. За хослоогүй хос электрон нэмбэл яах вэ? За хамгийн хэлбэрхэн жишээн дээр авъя. Тетрайдер. Уул нь амик төвийн атом байна. Ямик төвийн атом байна. Тэгээд яг X3 буюу нэг холбоотой ингээ атомууд болон энд электрон хос байгаа гэсэн үг. Электрон хосыг E-гээр тэмдэглэнэ. За тэгсэн 4 бүлэг байгаа. Уул нь тетрайдер байгаа тийм ээ. 4 бүлэг. 4 юмны ингээд нэгийг нь электрон хос эзэлсэн гэсэн үг. За ямар нэгэн тийм X-ray энэгээр харахад энэ электрон хос нь бидэст харагддаг. Уул нь бол энэ сүнс шиг ингэ байгаад байгаа гэсэн үг байна. Энэ бидэст харагддаг. Харагддаг болохоор ингээд харагддаг болохоор шал өөр хэлбэртэй юм шиг харагдаад байгаа гэсэн үг. Уул нь тетрайдер гэхдээ ингээд өөр. За тэнгууд яасан бэ гэхээр энэ ингээд энийг харах юм бол нэг тийм гурвалжин пирамид байгаа юм шиг харагдаж байгаа. Өөр энийг тийм болохоор гурвалжин пирамид гэж нэрлэж байгаа гэсэн үг. Гурвалжин пирамид. За тэгээд электрон хос нь энд ингээд өөр байгаа шүү дээ. Электрон хос нь илүү тийм бусад группүүдийг бодох юм бол электрон хос нь маш тийм электрон хос болохоор тийм электроны нэгтэн маш өндөрөдөг. Нэгтэн. Тийм болохоор бусад ингээд группүүдээ илүү их түлхдэг. Жоон дарангуулагч маягийн гэсэн үг. Тийм болохоор нөгөө тетрайдер дээр байсан 109.5 гэсэн өнцөгч энд 106.7 болсон байгаа. За цаашлаа. За ус байна. Бидний мэддэг хамгийн хайртай тий чандмаристын маань ус байна. За ус маань болохоор 4 групптэй. Гэхдээ 2 электрон хос. За тэгэхээр яадаг вэ гэхэд тетрайдер байсан. Гэхдээ хоёрыг нь электрон хос эзэлсэн. Тэтгэл нь бидэд харагддаг. Тэгээд нэг 3 атом нэг иймэрхүү хугацсан хэлбэртэй байдаг. Энийг юу гэдэг вэ гэхээр бент буюу монголоор нугарсан байна. Нугарсан. За энд 109.5 гэсэн байсан өнцөгч нь 104.5 болоод багассан байна. Адилхан л нөгөө электрон хос чинь түлхээд байгаа гэсэн үг. За энд нэг юм хэлж өгөхөд энэ 104.5 гэх мэт юмнуудыг бид хэд бол онлоор яг шууд нарийн мэдэх ямар ч тийм боломжгүй байдаг. Зөвхөн яалчуудын туршилтын өгөгдлөөр туршилтаар яг тийм градустай байна гэж хэмжээсээр аргагүй байдаг байна. Яг л гэхээр энэ электрон хос нь жишээ нь энэтэй төстэй молекул буюу H2S гэж үү.
H29 маань яг адилхан бүтц үүсгэх нь. Гэхдээ ямар байдаг вэ гэхээр энэ хоёрын дахь өнцг нь өөр гэсэн. Ягаад тэгэхээр энд байгаа электрон хос нь хүчил төрөгчих биш хөхрөх болохоор энийг бодвол одоо ингээд өөрөөр нөгөө бусад группүүдэд түлхдэг болохоор энэ өнцг нь өөр байгаад байдаг гэсэн. За гэхдээ бид нар юу яаж чадах вэ гэхээр 109.5-аас бага байна гэж таамаглаж болж чадна гэсэн үг. За ингээд хэцлээд ерөнхийдөө болчихж байгаа. Яг уу дахиад электрон хос нэмэх юм бол энэ маань яг уу гэхээр энэ дахиад электрон хос болно шүү дээ. Тэнгүүд энэ маань энийг байхгүй болгож нэг шулуун бүтцтэй шулуун гэдэг бүтцтэй болно гэсэн үг. За одоо тэгвэл гурвалжин бие пирамид руу орж ирж байна. За гурвалжин бие пирамид болохоор нэг электрон хос нэмээд үгээ. Гэхдээ энд нэг асуудал гарч ирнэ. Электрон хосыг тэгвэл хаана байршуулах ёстой вэ гэсэн асуудал гарч ирнэ. Яагаад вэ гэхээр сая хэлсэнчлэн гурвалжин бие пирамид маань хоёр төрлийн атомтай. Одоо хоёр төрлийн одоо тэр хүлээлгэж байгаа тэр атомууд нь хоёр төрөл байгаа гэсэн. Экваториал болон аксиал гэж. Тэнгүүд экваториал дээр ийм электрон хос маань байвал болон аксиал дээр электрон хос маань байвал гэсэн хоёр структурыг өгсөн байна. За аль нь илүү тогтцтой вэ гэсэн асуултыг би өөрөөсөө асуух хэрэгтэй. За тэгэхээр эндээс харах юм бол за структур ихлэ би хэрэг. Ягаад вэ гэхээр энд электрон хос байна. Тэгсэн энд ингээд 3 юмтай 90 градустай ингээд түлхэлж байна. Нэгтэй 180. За 3 бондон пэр буюу энэ холбогдсон тэр электроны группийг BP-г нөгөөх нь 3 ширхэг BP болон LP-гийн LP буюу lone pair 3 ширхэг 90 градус дээр нэг ширхэг BP LP 180 градус. За нөгөөхийн хувьд харах юм бол 2 ширхэг л 90 градус дээр 2 ширхэг BP LP байгаа. За эндээс дүгнэх юм бол юу гэсэн үг вэ гэхээр энэ нь илүү тогтцтой юм гэсэн. Ягаад вэ гэхээр энэ нь түлхэлцэл багтай. Тийм болохоор илүү тогтцтой. За ингээд таамагласан бодит байдал дээр ямар байсан бэ гэхээр яг тийм байсан. Боёо энэ экваториал дээр электрон хос маань байна тийм ээ. Тэгээ электрон хос маань түлхээд энэ 189 өнцгийг 173 120 байх хэвээр тэр байсан үнцгийг 102 болгосон байна. За тэгвэл электрон хос нь ямар байх хэвээр вэ? Электрон хос нь 2 ширхэг болчвол яах вэ гэж байгаа байхгүй. За тэгэхээр яг л адилхан саний зөвчөөрөө юу 2 дахь одоо тэр электрон хосыг байршуулахад олон янз байгаа. Сая 3 арга байгаа. Сая нөгөө хоёр төрлийн атом байгаа байлал байгаа гэж хэлсэн шүү дээ. Экваториал болон аксиал гэж. За тэгвэл хоёр электрон хос маань ямар байлалтай байж болох вэ гэхээр хоёулаа экваториал дээр байжулна. Эсвэл хоёулаа аксиал дээр байжулна. Эсвэл нэг нь экваториал, нэг нь аксиал байжулна. За тэгээд түлхэлцлүүд 90 градусын түлхэлцлүүдийг тооцоод үзсэн. Яасан бэ гэсэн чинь энэ 6 lone pair LP BP бол LP. Энэ болохоор 1 LP энэ болохоор 4 LP нэгэ бичсэн байна гэсэн. За тэгэхээр эндээс хамгийн тийм тогтворжил муутай байгаа нь юу вэ гэхээр энэ молекул. Одоо энэ молекул гэж энэ бүтэц. Яг тэгэхээр LP буюу lone одоо электрон хосууд маань бие биенийг түлхэлцэл бүр маш их байдаг. Тийм болохоор хамгийн тогтвор. Дараа нь энэ хоёрыг тэгвэл аль нь илүү тогтвор багтай вэ гэхээр энэ илүү тогтвор багтай. Яг тэгэхээр BP болон LP BP LP гэдэг маань бас жиж тийм тогтворгүй тийм ээ. Тэнгүүд энэ 6 байна, энэ 4 байна. Тэгэхээр энэ нь илүү тогтвортой гэсэн гээд дүгнэж болно гэсэн үг. За. Тэгэхээр хамгийн одоо тогтворгүй болгодог зүйл нь LP, дараа нь LP, BP, дараа нь BP.
За BP гэдэг маань болохоор тийм одоо нэг тийм дараа болгоод байдаг юм биш үү гэсэн. За цаашаа явъя. За тэгвэл энэ гурван бүтцийн энэ гээд таамаглалцаа. Тэгээд туршилтын нүгдлээр үзсэн чинь за нэрээ үний юм байна гэдгийг харсан гэсэн үг. За тэгвэл энэ ямар хэлбэртэй вэ гэсэн чинь за энэ бол бидний одоо тэв хэсэг шиг адилхан биш үү? Одоо ингэ эргүүлээд харж байгаа юм тийм ээ. За 180 байсан үнцэг мөн 175 болсон байна. За тэрийг харж болно. За тэгвэл одоо тэгвэл яг үү гэхээр бөөнөрөө за бөөнөрөө сая гурвалжин бие пирамид дээр одоо электронос нэмээд явлаа тийм ээ. За одоо та бүхэн маань хувьдаа гурвалжин бие пирамидээс цаашаа буюу окто хедрэл дээр одоо электронос нэмээд цаашаа ингээд одоо өөрийгөө нэг сориод үзээрэй. За хариу нь бол энд байгаа гэсэн үг. Хариу нь юм байна. За яасан бэ гэсэн чинь октаэдрэл маань болохоор нэг л төлөлийн 6 атомтай. Тийм болохоор эхний электрон хаашаа орох нь бол бид чамаагүй юм байна. За хоёр электрон маань хоёр дахь электрон хос маань хаашаа орох нь бид хамаатай болж эхэлж байгаа. Ягаад гэхээр энэ дөрвөн маань нэг энэ дөрвөн маань нэг энэ маань болохоор нэг өөр байгаа гэсэн үг. За тэгэхээр хоёр арга хоёуланг ингээд ашиглаад үзье. Энд гээд нэг юм арга байж болж байна. Эсвэл ингээд юм байна. Тэгвэл аль нь илүү тогтвортой вэ гэж хэлсэн чинь энэ илүү тогтвортой. Ягаад гэвэл энэний 90 градустай LP-ийн түлхэл хилцэл байгаа дээ шүү дээ. Тийм болохоор энэ тийм аймаа докторгүй гэсэн үг. За ингээ харах юм бол энийг зөв байна. Square планаар буюу дөрвөлжин хавтаан дөрвөлжин гэдэг үгс. Энэ болохоор юу вэ гэхээр Square пирамидал буюу дөрвөлжин пирамид. За сая тэр фото 4-ийн хэлбэрийг хэлж өгөөгүй байна. Тэр нь ямар хэлбэртэй вэ гэхээр дисфеноидал буюу сисав гэж бас заримдаа нэрлэдэг. Монголоор бол энэ дүүжин. Одоо яаж харах вэ гэхээр энэ яагаад дүүжин бэ гэхээр энийг нэг энэ байгаа бүтцийг ингээд авчих юм бол дүүжин тааж болж байгаа гэсэн. Дүүжин тааж. Сонирхолтой бол за цаашаа явъя. За одоо юу болж ирж байгаа юм бэ гэхээр одоо бөөнөрөө сая электрон хосыг түлхэлцлийн тухай хэллээ тийм ээ. Одоо тэгвэл радикал руу орж ирж байгаа. За NO2 гэсэн молекул байна. NO2. За NO2 молекул гэдэг маань ямар бүтцтэй байж болох вэ гэхээр ОО гэж болно тийм ээ. Тэгээд юм байж болно. Аль эсвэл энэ электрон аваад за ийм бүтцтэй байж болно. Аль эсвэл энэ надаас нэг энэс нэг электрон гараад нэг ийм бүтцтэй бас байж болно. Ийм бүтцтэй байж болно. За аль нь зөв юм бэ гэсэн асуулт гарч ирнэ гэсэн үг. За энэний үед харъя л да. Энэ маань хэдэн электрон групптэй вэ гэсэн 2 групптэй байна тийм ээ. Тэгэхээр энэ маань хэрвээ энэ зөв бүтцтэй байсан бол бидний юм маань ингэж харагдах гэсэн. Өөрөө шугам. Тэгсэн туршилтаар үзсэн чинь энэ шугам биш ямар юм бент хэлбэртэй байна тийм ээ. За тэгвэл нөгөө хоёр бүтцийн яг аль нь вэ гэсэн ойлголт гарч ирнэ. За нөгөө хоёр бүтцийн. За ингээ харах юм бол юу гэсэн үг гэхээр за туршилтын 134.1 гэсэн үнцэг гарч ирсэн байна. За тэгвэл энэ хоёрыг харах юм бол за энэ маань 3 электрон групптэй байна тийм ээ. Тэгэхээр ерөнхийдөө нэг тийм анхны юм хавтаан гурвалжин байна гэсэн үг.
За тэгсэн нэг нь ингээд электрон хослоогүй дан электрон буюу радикал. А нөгөөт нь нэмэх цэнэгтэй юм хасах нэмэх цэнэгтэй радикал шүү дээ. За аль нь тэгвэл тийм энэ хоёрын ялгаа юу вэ гэхээр энэ нэмэх цэнэгтэй болохоор илүү тийм түлхэлцэл багтаа гэсэн үг. Өөрөөр хэлбэл энэний тийм түлхэж байгаа тэр хэмжээ нь бага. Өөрөөр хэлбэл 120 градусаас өндөр гараад ирнэ гэж таамаглаж байна. Нөгөөт нь болохоор электрон нэг электронтой болохоор илүү тийм одоо 120 одоо яг 120-оос багч үйж бол магадгүй за бас тэрнээс их хүчж магадгүй. Гэхдээ ерөнхийдөө нэг тийм 120 хавцааны нэг тийм юм байх гэж юу таамаглаж байгаа байхгүй. Тэгээд туршилтын үйл дүнгээс 134.1 гарч ирсэн болохоор энэ бол бидний одоо бүтц байна гэд мэдчихэж байгаа гэсэн үг. Тэгэхээр ер нь онол дэвшүүлнэ гэдэг маань юу гэсэн үг вэ гэхээр туршилтын өгөгдөл тааруулан одоо тэрийг түүн тохирох тайлбарыг гаргаж ирээд тэр тайлбар дээр үндэслээд бусад одоо туршилтаар нотлогдоогүй байгаа юмнууд дээр таамаглал дэвшүүлээд тэрийгээ туршилтаар батлах буюу дэмжигдвэл тухайн онол одоо ингээд за болж байгаа онол байна, зөв онол байна гэсэн одоо итгэл илүү нэмэгддэг гэсэн үг. За дараа нь тэгвэл NO2 хасаг гэсэн юм байна. Өөрөөр хэлбэл нэг электрон ийшээ өгч байгаа. Нэг электрон ийшээ өгнө гэдэг маань энэ маань ингээд нэг электронтой биш хоёр электронтой болсон байна. За энэ нь тэгэхээр энд юунд нөлөөлж байгаа бэ гэхээр энд хослоогүй хосол электрон, энд хослоогүй ганц электрон байгаа шүү дээ. Дан электрон. Энийний түлхэлцэл илүү их байна гэсэн үг. Тийм тэрнийхээ үр дүнгээр энд градус нь багасч байгаа. Багасгахад энэних 120 градусаас бага болж байгааг анхаарах хэрэгтэй тийм ээ. За тэнгуудын юу гэхээр энэ радикал болон энд ингээд хослоогүй электрон байна тийм ээ. Энэ хоёрыг хооронд нь энэ хоёрын хувьд бас шинж тэмдгүүд их сонирхолтой. Ямар сонирхолтой вэ гэхээр иймэрхүү хослоогүй электронтой юмуд соронзонд татагддаг. Буюу радикалууд маань соронзонд татагддаг гэсэн үг. Энийг юу гэж нэрлэдэг вэ гэхээр парамагнетик гэж нэрлэдэг. Парамагнетик. Хослоогүй электрон биш. Радикал биш. Цөмөрөө хостой байх юм бол бүх электрон хостой байх юм бол энэ нь соронзонд түлхэгддэг. Буюу энийг диамагнетик гэж нэрлэдэг. Англиар диамагнетик гэж. За яагаад тийм юм бэ гэсэн чинь электрон маань одоо ингээд орбитод ингээд тойрох бас дээрээс нь өөрөө болохоор тийм спин буюу ингээд эргэлттэй байдаг гэсэн. Тэр эргэлтнээсээ болоод одоо нэг тийм өөрөө тийм соронзон үүсгээд тухайн тэр соронзтой харилцан үйлчлдэг. Харин хослоод ирэхээр энэ хоёрын эргэлт нь одоо эсрэгээрээ болоод нэг орбитал дээр хоёр электрон байх маань ингээд спин өөрөө байгаад байдаг. Энэ хоёр маань бие биенийг канселдаад буюу ингээд бие бинийгээ цуцлаад тэгээд ямар ч тийм соронзон идэвхгүй болгодог гэсэн үг. Соронзон идэвхгүй. Тийм болохоор ийм хослоо эдгээр маань соронзон түлхэгддэг, нөгөөх нь татагддаг байна. За өөр бас нэгэн магнетик байгаа. Тэр нь юу вэ гэхээр ферромагнетик гэж байгаа. Ферромагнетик. Ферромагнетик. Хоёр алтай байгаа. Ферромагнетик гэж. За энэ нь юу гэхээр бидний хамгийн сайн мэддэг төмөр, никель, кобальт гурав хэлдэг. Энэ гурав нь соронзонд татагддаг. Гэхдээ соронзыг нь авсны дараа өөрөө соронз хэвээрээ бэлддэг. Өөрөөр хэлбэл соронждаг гэсэн үг. Соронжих буюу өөрөө соронз болж чаддаг. Гэхдээ босод соронзын үйлчлэлээр өөрөө соронз болж чаддаг. Ийм материалуудыг ферромагнетик гэж нэрлэдэг байна. Тэгвэл ферромагнетик одоо парамагнетик гэх мэт юмнуудыг яаж хэмждэг вэ гэсэн чинь энэ бол Gauss баланс гэсэн юм байна.
Яг үг гэхээр энд ингээд хөшүүргэн дээр энэ талд нь жин нэмээд нөгөө талд нь ингээд соронзоорны үед тийм ингээд самплыг тавьчихж байгаа гэсэн. Хэрвээ энэ парамагнетик байх юм бол өөрөөр татагддаг байх юм бол энэ хөдлөхгүй. Диамагнетик байх юм бол энэ ингээд цаашаа түлхэгдээд суураад унчна гэсэн үг. Тэгвэл диамагнетикийг ашиглан бас сонирхолтой нэг туршилт хийж болдог. Энэ нь болохоор за энэ зурган дээр үзүүлж байна. Энэ мэлхий байна. Мэлхий энд хөвж байгаа. Яаж ингэж хөвöd байгаа юм гэхээр мэлхий ингээд соронзооронд хийчихэнгүүт энэ ингээд хөвнө гэсэн үг. Хөвнө. За энэ нь диамагнетикийн шин чанартай. Ягаад вэ гэхээр одоо мэлхий гэдэг маань өөрөө нэг тийм том молекул. Тэгэл диамагнетик гэсэн нэр томьёотой биш шүү дээ. Тэнгүүд мэлхийд юу хамгийн их сонирхох вэ гэхээр ус байгаа. Ус. Бидний мэддэг H2O маань ямар байдаг вэ гэхээр бид сая хэлбэрийн үзсэн шүү дээ. Нугарсан гэдэг. Ингээд хос электронтой тийм ээ. Тийм болохоор энэ нь ингээд диамагнетик шин чанартай байдаг байна. Тийм болохоор диамагнетик шин чанартай болохоор соронзооронд оронгуудаа тодорхой хэмжээний түлхэлцэх хүч мэддэг гэсэн үг. Жирийн амьдралын одоо соронзоорны одоо тэр үйлчлэл нь бидээс нэх мэдэгддэг. Иймэрхүү том лабораторийн тест бас жижигэн бидгээ тийм мэлхийн тэр бол тийм хөөх үзэгдэл ажигладаг. Онлын үүднээс яг үг гэхээр онлын үүднээс бол хүнийг бас ингэж хөвөлөх өндөр боломжтой. За яг юу болж байгааг нь тайлбарлая. За мэлхий маань байгаа. Ийшээ татах хүч байгаа. Дээшээ болохоор энэ диамагнетикийн хүч. Энэ хоёр маань ингээд тэмцээд ирэхээр энэ хөвж байгаа гэсэн үг. Хөвөх гэдэг үйлдэл маань ажиглагдаж байгаа. За та бүхэн маань цаашдаа одоо натрийн неон оксид энэ гурав аль нь парамагнетик вэ гэдэг дээр бас хараад үзээрэй. За дараагийн бидний ярих молекул бол устай их төстэй хэт эсэл. Ус төрөгчийн хэт эсэл. За ус төрөгчийн хэт эсэл буюу одоо бидний сайн мэдгээр бол перикс тийм ээ. Перикс гэж бичих үү. За перикс ямар ч гэсэн перикс. Одоо нөгөө шарах мархан дээр төрөхөд идэг шүү дээ. За перикс маань ямар байдаг вэ гэхээр бүтцийн хувьд бол ингэж харагдана. За бүтцийн хувьд тэгсэн хий болон шингэн төлөвтэй хий болон хатуу төлөвтэй хоёр өөр байгаад. За ямар ялгаатай байдгийг бөөнөрөө сайхан ажиглая. За OH гэдэг холбоо бол яасан бэ гэхээр сунсан байна. O гэсэн холбоо агшсан байна. Энэ үнцэг багассан байна. За яг ингэж байгаа юм бол ер нь за та хэд маань жоохон бодоод үзээрэй. За яг агшсан бэ гэхээр энэ нөгөө ус төрөгчийн холбооноос болж байгаа. За та бүхэн ус төрөгчийн холбоог сонссон баг тийм ээ. Энд ингээд өөр O байх юм бол энэ хоёр ингээд OH тийм ээ. Тэгээд ийшээ H-тай. За энэ маань ингээд хоорондоо ингээд ус төрөгчийн холбоо үүснээр энэ холбооны хүч сулраад сунаад байгаа гэсэн үг. Энэ сунж байгаа болохоор энэ агшиж байгаа. За энийг тайлбарлалаа. Энэ тэгвэл энэ градус ягаад багасаад байна вэ гэхээр тас бүтц болохоор нэг тийм агшсан одоо ингээд бүтэц үүсгэн тэр нь болохоор энэ градусыг багасгаад байгаа гэж ойлгож болно. За ус төрөгчийн хит эсэл маань ямар хэлбэртэй байдаг вэ гэхээр яг хөө бид ингэж үзэж болно л доо. Төвийн атом гэдэг юм энд бол нэг тийм байгаа ч юм уу байхгүй ч юм уу харагдаад байгаа. Хэрвээ О-г ингээд төвийн атом гэж үзэх юм бол энэ бол нугарсан хэлбэртэй. Энэ О-г төвийн атом гэж үзэх юм бол бас адилхан нугарсан хэлбэртэй байна. Яг молекулын үед ямар хэлбэртэй вэ гэж үзээд байгаа вэ гэхээр энийг open book shape буюу дэлгэсэн номны хэлбэртэй гэж үзээд байгаа гэсэн үг. За одоо ингээд том молекул болоод ирэх тусам одоо нэг юм том молекул болоод ирэх тусам
Одоо юм за арай жоохон боголгочихлаа. За яг алийг төвийн атом гэж үзэх одоо тийм шаардлага гарч эхэлнэ. А гэхдээ алийг нь ч төвийн атом гэж үзээд одоо геометрийг нь дүрсэлж болно. Одоо жишээ нь энэний хувьд бол энэ бол ингээд гурал хавтгайн гурвалж юм байна шүү дээ. А энд нэг тийм хитэн ааш залгаатай байгаа. За энд ааш. За энэ атомын хувьд гэх юм бол тэр энэ бол тетраэдр байна. Гэхдээ яг өөр юмнууд холбогдсон болохоор энэ бол тийм хэлбэрийн алдсан тетраэдр. За та хэд маань одоо ийм олон юм үзсэн юм чинь энэ гурван одоо молекулын бүтцийг зураад хувьдаа бас бэлтгэл хийгээд үзээрэй.